За ер нь ойрын 2 хоногт бол цаг агаар нэрийн тогтуу зайхан дулаавтар байхаар байна. Яг нь маргааш өдөр бол баруун зүгэн нутгийнхаа баруун хэсгээр бага зэргийн хурд унтас орно. За бус нутгаар бол хурд унтас орохгүй. За Алтай хангаа хөөсгөлийн ууларх нутгаар өнөө шин 3-8 градус орчим хүйтэн. За маргааш өдөр бол 5-10 градус орчим дулаантай. За Алтай цаадлын говийн бүс нутгийн одоо өмнөд хэсгээр бол шөндөө 5-10 градус орчим, өдөртөө 16-аас 21 градус орчим дулаан байхаар байна. За бусад нутгаар шөндөө нэмэх 1 градус дулаанаас 4 градус орчим хүйтэн байна. За өдөртөө 11-аас 16 градус орчим дулаан иймэрхүү байхаар байна. Ер нь энэ Улаанбаатар хотын тухайд гэх юм бол ойрын 2-3 хоног ер нь цаг агаар нэлээд сайхан. Ялангуяа 9-ний өдөр бол нэлээд дулаарна. Одоо 9-ний өдөр жишээлх юм бол нэмэх 16 градус орчим дулаантай өгсөн байгаа. За яг гэхдээ баруун зүгийн нутаг ялангуяа маргааш баруун зүгийн нутгаар за цаашдаа 19-ний үед баруун зүгийн нутаг Алтай салбар уус мөн арц угдын өвөр хоолой энэ гэсэн нутгуудаар салхи төр зур нэлээд ширүүсгээр иймэрхүү нөхцөлтэй байна.